хоёр зүйл аян нэгдээд за бас Facebook-ийн бүлэгт нэгдсэн байгаа. За тодорхой хэмжээний мэдээлэл авсан байна. Гэхдээ өнөөдөр энэ үйл ажиллагаа маань ерөнхийдөө цаад хүрээтэй ямар шиг байдлаар явж байгаа. За энэ үйл ажиллагаанд танилцуулах юм байна. Гам үгийг бас тав хүн хүрч байна. За ямар ч байсан өнөөдөр бид бүхэн үйл ажиллагаагаа эхлүүлээ. 1000 хүнийг хамгаалсны дараа энэ ажлыг хийя гэдэг санаачлал гараад бид бүхэн лекцээ 1000 зүрх гэж нэрлэсэн юм аа. Энэ утгаараа бид бүхний ажлыг бас дараагийн нэгэн давалгаа болох энэ өдрийн арга хэмжээ байгаамаа. Би хамгийн түрүүний хүрэлцэн ирсэн та бүхнээс нэг асуултыг асууя. За ах эгч нараа, найз нөхдөө, эрхэм дүү нараа бид яг юуны төлөө амьдардаг, бид яг юуны төлөө оршин тогтнодог вэ гэдэг би бас нэг бодё гэж бодож байна. Өглөө болгон бид нар юуны төлөө сэрдэг вэ? Өглөө болгон бид нар хичээлдээ, ажилдаа юуны төлөө бид нар явдаг вэ? Мөн орой хараад маргааш өглөө бас дахиад ажилдаа юуны төлөө явдаг вэ гэж. Яг ерөнхийдөө бидний бодлыг хоёр үндсэн туйл байдлаар ойлгох юм бол нэг хэсгийн маань туйл бол эд мөнгө, эрх мэдэл, тийм ээ. Ямар нэгэн бодит зүйлийн төлөө илүү хүчтэй болохын төлөө бас хичээл зорддог байж магадгүй маа. Зарим нэг нь бол бусдад хайр түгээхийн төлөө, бусдад илүү сайн сайхан зүйлийг мэдрүүлэхийн төлөө бас халуун дотно найз нөхөрлөл, гэр бүл бий болохын төлөө энэ нэгнийг илүү тийм ээ яг зүрхтэй адилхан илүү сайхан болохын төлөө бас зорддог байж магадгүй маа. Айдын хослуулсан ч бас бидний донд байгаа та гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид бүхэн таван залуучууд нийлээд нэг гэрийн хоёр зүрх гэдэг цаа үлсээ аяыг эхлүүлэх болсон юм аа. Бидний гол зорилго бол бид бүхэн ямар нэгэн эрхмэл ч юм уу ямар нэгэн зүйл дурлаагүй зүгээр хин нэгэндээ тусалдаг ба маш энгийн зарчмыг бол баримталж энэ аяыг эхлүүлсэн юм аа. Миний багын найз Алтан шараа гэж найз маань авдыг ирээд хэлсэн юм аа. Миний ээж бас миний дүү хоёулаа зүрхний хүнд өвчтэй болчлоо. Найзаа яах вэ гэж. Дүүгийн маань хувьд Монгол дэмжлүүлэх боломжтой ихтэй эрсдэлтэй хамгийн багадаа гэж бодоход 15 сая төгрөг надад хэрэгтэй гэж хэлсэн. Ээжийн маань хувьд бол Солонгос болон дэмжлэг бусад дэмжлүүлэх шаардлагатай байгаамаа. Хамгийн бас багадаа 30 орчим сая төгрөг хэрэгтэй гэж. Найз нь яаж энэ бүгдийг олох вэ гэж. Найзын том хүмүүсийн хувьд дөрвөлхний ангуулын хувьд хоёрын зүрхээ авмааргүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг дүнмжтэйгээ 10 жил хамт байсан найзуудтайгаа бас бид бүхэн ярилцчаад энэ аяыг бид бүхэн цом болгохоор болсон юм аа. Та бүхний өмнө харагдаж байгаа 46 настай агуу зүрхч маань зүрхний хэм алдалт буюу пароксизм гэдэг онцлог байгаа. Өнгөрсөн 5 сараас хойш зүрхний одоо юм хүчин сэтрээд явж байгаа. Сарын хугацааны юм одоо тариа игээд ингээд дүү хэм алдалтаа докторжуулаад өнөөдрийг хүртэл байж байгаамаа. Түүний дүү алтан зовлон ховд хоорондын цоохоо буюу ДНД2 гэдэг юм ааштай. Хэдийгээр бол ээжигээ бодвол нэлээд хүнд биш оловчиг бас тодорхой хугацаанд бол дайрчгүй хөгжүүлэх шаардлагатай тодорхой хэмжээний бас зардал мөнгөд нэлээд гарсан байгаамаа. Тэгээд бид бүхэн ярилцсан юм аа. Ер нь ингээд залуучуудын аян хийж эхлүүлье гэж одоо бүгд ярилцсан. Нэг Facebook хуудас нээсэн юм байна. Групп нээсэн юм байна. Тэр нь болохоор сайн улсын төлөө нэг бил нэг гэрийн хоёр зүрхэнд туслаа гэдэг. Тэгээд маш богино хугацаанд групп маань мянгаар нэмэгдээд байсан хүмүүс. Тэгээд ерөнхийдөө бол энэ персентажийг бэлдэх хугацааны тоо бол 17,130 хүн болсон байгаа. Бидний давалгаа хийсэн байна. Тэгээд бид хамгийн түрүүнд би нэг зүйлийг хэлье гэж бодсон юм аа. Өнөөдрийн бид бүхний санаачилсан ажил та бүхний дэмээр та бүхний бас тусаар илүү өөдөө бас явж байгаад их баяртай байна. Ингээд өмнөх оцор шилжээ. Ингээд зураг хамгаалсан 2000 орчим хүн байгаа. Түүнээс 1000 орчим хүнийг ковер дээр ашигласан байгаа. За сайн улсын аянд нэгдэж байнгын идэвхтэй байгаа 200 орчим гишүүд бол бид бүхэнтэй хамт байна. За дэмжигч байгууллагынтоо нэлээд олон болж хувирсан. За яг одоогийн байдлаар бол бид бүхэн нэлээд бас их олон ажил хийсэн ч гэсэндээ нэг хүнийхэн зардлыг бол олсон байгаа. Цаашид дараагийн хүнийхэн зардлыг олох зорилготой үйл ажиллагаа явуулж байна. За ингээд аяны хүрээнд бид бүхэн хоёр зүрхийг аварж олох 8 боломжийг бид бүхэн танилцуулсан байгаа. Дараагийн утгыг шууд нээчихье. Хамгийн ихнийх нь бол
та өөрийн хүн зүйтэй профайлуудаа бидний түр хугацаагаар хэвлүүлээч гэж. Өөрийнхөө хамгийн хайртай зургийг хүмүүс бид Facebook-аар профайл болгож тавьдаг. Түүн дээрээ та бүхэн манай нэг гэрийн хоёр зүрх сайн үлсэн нэг бие тамгыг тавиулаач гэж. Магадгүй энэ олон хүмүүсээс тавиулсан байгаа хаа гэж бодож байна. За хамгийн ихний ажил бол энэ байсан. Хоёр дахь ажил бол бид бүхэн боллоо ажилласан байгаа. Боллоо. Магадгүй энийг бол цэвэр усны боллоо. Арай өөр зүйлээр ажиллахыг бол хичээсэн. Байгууллага болон 10 жилийн сургуулийн сургуулиудаар энэ боллоо хийж тухайн газраа болсон айныг бол таниулж ингэж явсан байгаамаа. Түүний дараа бол бид аян хоёрын дэше харсан сав бишсэн. Хүмүүс бүтээ бидтэй ажлын байранд бид үргэлж хамт байдаг зүйлүүд аян байгаа гэж. Энэ аяныг бол бид бүхэн тодорхой хэмжээгээр үнэлээ. Та бүхэн өөрийнхөө зургатайгаар бас хийх боломжтойгоо блогын дизайны хамгаалалттай бас яриад нэлээд олон юмнуудын аягуудыг бас үйлдвэрлэж байна. Энэ цаа уу болгондоо тэр аянаас ямар нэгэн зүйлийг ууж мэдрэх боломжтой бас өөрөө хийгээ хайхад бас халуун мэдрэмжийг аваасаа гэж бид хүмүүс бодсон юм аа. Түүний дараа бол таны гэрт байгаа тоос татсан ном 2-2 хүний амийг авах боломжтой гэж бид бүхэн дараагийнхаа санаа гаргаж ирсэн. Энэ нь бол өөрийн хуучин номоо бид бүхэн бэлгэлээ. Тэр харин хуучин номыг өөр хэн нэгэн хэрэгтэй бол бид бүхэн зах зээлийн үнээс 50 орчим хувиар хямдаар бид борлуулж байгаа. Ингээд өгсөн үндэ, авсан үндэ, зуучилсан хүмүүстэй бас хэрэгтэй дараагийн нэг боломжийг бид бүхэн бас танилцуулсан. Тавд боломж нь өнөөдрийн лекц энэ хагас өдөр интернет тоглолт цэцэгүрний аяллууд багцж байгаа олон нийтэд хамарсан нийгмийн үйл ажиллагаа энэ болгонд бас та бүхэн оролцож тасбар билетийг худалдаж авч бидний айныг үлдээж боломжтой байна. За ингээд 6 дахь болон 7 дахь боломжийг та бүхэн танилцуулъя. Энэ бол сүүлд нэгдсэн боломж байгаа. 159 шүү. Энэ утгаар бүгдээ мессеж хийж бас одоо хандив өрөх боломжтой. Мөн яг одоо миний гарт хүрсэн байгаа. Нэг гэрийн хоёр зүрх сайн ингээд бугуурчин бас ажлууд хийсэн байгаа. За ингээд нийтдээ одоогоор 7 боломжоор та бүхэн энэ хоёр хүнийг туслах боломжтой байна гэж би хэлхийг хүсэж байна. Ер нь бол зүрх жижигдүү байна гэж би эцэст нь хэлхийг хүсэж байна. Зүрх жижигдүү байна гэж. Бидний сэтгэл багасдгүй байна. Хэдийгээр би организмаа харах юм бол зүрх маш жижигхэн хэмжээг үзэж байгаа ч гэсэндээ энэ өөрөө тохиолж байснараа бид амьд явах юм байна. Нэг гаргүй нэг хөлгүй бол бид магадгүй амьдарсаар байх бол хэрвээ жижигэн ч гэсэн зүрхэн зовлохгүй бол бидний амьдрал бас үгүй болох юм аа гэж. Энэ утгаараа зүрх сэтгэлийн одоо энэ өрөөд бид хүн болгонд хүргэж зүрх сэтгэлийн давалгааг хүн болгонд хэлж энэ аяныг бол улам өдөө явж байгаад би баяртай байна. Нэг зүйл дээр зохион байгуулагчид санал нийлж байгаа. Энэ ажлыг эхлэхээс өмнө залуучуудын талаар, Монголын залуучуудын талаар, энэ цаг үеийн Facebook хэрэглээний талаар ойлгож чадвар байсан ба бид бүхэн хэрвээ санаачилж чадвал, бид бүхэн хэрвээ зорж чадвал бид бүхэн багддаггүй юм байна, цөөддөггүй юм байна, жижигддэггүй юм байна гэж. Ингээ бид бүхний ажлын бас нэг хэсэг болж өнөөдөр энэ олон боломжуудыг хамтдаа бас хийж энэ хоёр хүний төлөө бас өөрийнхөө төлөө хамгийн гол бид бүхэн хэд нэгнээс ямар нэгэн зүйлийг хүчээр юм уу шалгалтанд оруулахыг хүсэвэ. Таны оюунд хөрөнгө оруулъя. Бас бусдад туслая. Өөдөө тэмүүлье гэдэг юм одоо уриалгуудыг үзэж харж яваамаа. За ингээд ямар ч байсан зүрх сэтгэлээр зурласан мянган зүрх та бүхэндээ баярлалаа. Бид бүхний одоо зүрхний цогцолч юм байна. Олон гайхамшиг бүтээх болно гэж би бас бодож байна.